Сайн байцгаана уу? Энэ удаагийн хамтдаа үзэх хачирхалтай бичлэгүүд цувралын эхний бичлэгт нэгэн ээж саяхан охин нь өрөөндөө хүн байхыг харсан гэж хэлхийг сонсоод санаа зовсон байдалтай бичлэг хийж байгаа нь юм. Guy. Can we go together? Yeah. Do you want to open the door or you want mommy to open it? I want mommy to open it. Okay. He's in there. The guy? Yeah. He's scary. He's scary. I'm scared. It's okay. Хамгийн төгшөөртэй бяцхан охин хин нэгнийг харж байна гэж зүтгэсээр бүр түүнийг аимшигтай гэж өрсөлж байгаа явдал юм. Анх харахад бичлэгт онцгой сонин зүйл ажиглагдахгүй юм бит боловч анхаарал татах нэгэн зүйл бий. Тэр нь өрөөний голд байрлах тоглоомын жижиг байшин юм. Охин хөвчлэн тэнд тоглож заримдаа бүр дотор нь хоолоо иддэг байжээ. Тиймээс ээж нь уг байшинг охиндоо зориулж түүний хүсснээр өөртөө гэрийн үүдний хаалган дээр байдаг шиг дууд хонхтой камер суйрлуулж өгчээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа шөнө нэгэн хачиргалтай зүйл тохиолдсон байна. Тодорхойлбол 2025 оны 1-р сарын 3-нд охины тоглоомын байшингийн камер бичлэг хийж эхэлжээ. Энэ камер нь зөвхөн хаалганы өмнө хэн нэгэн зогссон үед л идэвхждэг бөгөөд хөдөлгөөн мэдрэгч ажиллах үед камер нэгэн сонин зүйлийг бичиж авчээ. Ээжийнх нь гайхширлыг төрүүлсэн зүйл нь хаалга өөрөө онгойж эхэлсэн явдал. Хэрв хонхны систем доголдол гарсан байсан бол техникийн алдаа гэж тайлбарлаж болох байсан ч хаалга үнэхээр аажмаар нээгдэж буцаж хаагдж байжээ. Үүгээрч зогссонгүй бүр хачирхалтай зүйл тохиолдсон нь. Ойролцоо байсан манекений үсэг гинт агаар дээш хөөрөөд дараа нь аажмаар буцаад унжээ. Тухайн мөчөд үсийг хөдөлгөх ямар ч зүйл ойр хавьд нь байгаагүй. Энэ нь яг л хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл түүнийг өргөсөн мэт санагдаж байв. Охин заримдаа өөрийнхөө өрөөнд нэг эрэгтэй хүнийг хардаг гэж хэлдэг бөгөөд энэ нь үнэхээр төсөөллийн найз оршдог нэг нотлохоо байж болох юм.
2024 оны 3 дугаар сарын 5-ны орой нэгэн бяцхан охин нойр нь хулжаад унтаж чадсангүй. Хэдийнэ шөнө болсон байхад тэр өөрийн төсөөллийн ертөнцийн завгүй тоглоомоо тоглосоор. Гэвч түүний тоглоомыг гинэт тасалдуулсан нэгэн санаанд оромгүй зүйл болох гэж байгааг тэр огт мэдээгүй юм. Шөнийн 11 цагийн орчимд охины ээж өрөөнд нь суйрлуулсан хяналтын камерын бичлэгийг хараад цочирдсан байна. Can I play with me? Hey, can you play with me? Sure, I'll play with you. Why don't you play with me? Yeah. Boing, boing, boing. Boing, boing, boing. Boing, yum, doing, doing. Охин нь гинэт яагаад ийм айцтай төрхтөөгөр орныхоо доогуур орчихсон байсныг ээж нь огт ойлгож чадахгүй гайхан хоцорчээ. Тоглоомуудын нэг нь өөрөө асаж, саяхан охины аяархан амандаа аялаж байсан тэр аялахыг дахин тоглуулж эхэлжээ. Тэгтэл яг тэр мөчөөс эхлэн ямар нэг зүйл охиныг орны хөндий рүү айжмаар татаж байгаа мэт харагдсан байна. Гэр бүлийнх нь түүний аюулгүй байдалд маш их санаа зовж, ямар нэг зүйл түүнийг тоглоомоор хуурч орон доогуур татсан байж магадгүй гэж үзжээ. Энэ хачин явдлын дараа ээж нь өрөөг цоожсон боловч хэдхэн хоногийн дараа бүрч илүү айдас төрүүлэн бичлэгийг дахин бичиж авсан байна. So I've been getting a lot of questions. People have been asking me, have you been in the room? Have you guys looked under the bed? No, we haven't. We haven't been in the room in the last 2 days. We've been a little scared. It's scary now. Бичлэгт орны доогуур хэвтэж буй нэгэн эмэгтэй хүүхэд шиг айц төрүүлэм дүрс харагдсан байна. Гэхдээ энэ нь зүгээр л охины тоглоомын хүүхэлдээнүүдийн нэг байж болох ч тэр хүүхэлдээний толгой нь баг зэрэг хөдөлж буй мэт харагдсан байна. Айдас тавцсан ээж нь сандарсан дөрхтөөгөр гүйн гарчээ. Гэсэн чинь энэ зүгээр л аимшигтай харагддаг тоглоом байлаа гэж бодоход тэр шөнө яг юу болсон?
Охиныг орон доогуур татсан зүйл юу байсан хачин. Тухайн бичлэгийг Винни нэртэй нэгэн залуу хийсэн бөгөөд тэрээр засвар хийгдэх гэж байгаа орхигдсон нэгэн ресторанд очижээ. Тухайн газрыг зарах гэж байсан, эсвэл дахин ресторан болгож ашиглах гэж байсан хэсэг нь тодорхойгүйч. Тэр залуу яг барилгын засварын явцыг бичиж авах зорилгоор тэнд очисон байв. Тухайн барилга дээр ажиллаж байсан хүмүүсийн ярьж өгсөн хачиргалтай түүхүүдэд ихэд гайхширсан Винни гар утсаа барин барилгын хонглуудаар явж байхдаа санамсаргүй нэгэн зүйлийг бичиж авсан байна. Kitchen, like the kitchen area. They're real quiet about it. I will not go down there if I were you. Oh, it's cold right here. It's the other way. Hello? I'm not going up there. Definitely not going back there. Oh wow, it is really cold right here. What was that? No. I don't think it's happy we're here. Oh, about it. Oh, holy. Dude, there's... Та нарын ихэнх нь анзаараагүй байж магадгүй. Харин илүү анхааралтай харсан хүмүүс бичлэгийн яг ихэнд цонхоор харж буй цайвар дуу тунгалаг нэгэн хүүхдийн царай олж харсан байх. Анхандаа тийм амархан харагдахгүйч тэнд ямар нэг зүйл байгаа нь эргэлзээгүй. Удалгүй илүү тод зүйл гарч ирнэ. Жижигхэн хүүхдийн хэмжээтэй сүүдэр рестораны доторх нэгэн тасалгааны буланд нуугдаж буйнд харагдана. Бичлэг хийж буй залууг анх удаа тэр хонглоор өнгөрөх үед сүүдэр яг тэнд байгаа мэт харагдана. Харин тэр газраар буцаж өнгөрөхдөө л залуу өөрийгөө ганцаараа биш гэдгээ эцэст нь ойлгоно. Винни өөрийнхөө харж буй зүйлийг үнэхээр бодит эсхийг ойлгохыг оролдож эхэлнэ. Эхэндээ сүүдэр алга болдогч удалгүй дахин гарч ирнэ. Тэр даруйд Винниг тэр өрөөнд ормогц буланд байсан сүүдэр бүр мөсөн ор сураггүй алга болчихдог. Хамгийн хачиргалтай зүйл нь үүнээс хойш болно. Хүүхдийн сүүдэр ямар ч тайлбаргүйгээр яг тэр газартаа дахин гарч ирснээр бичлэг хийж буй залуу тэр даруйд тэндээс явдаг. Жон гэх нэртэй нэгэн эрэгтэй дуудлах худалдаанаас эртний нэгэн хүүхэлдээ худалдаж авчээ. Худалдагч нь энэ тоглоом нь маш эртнийх бөгөөд өмнөх эцэст нь хараалт хүрсэн гэж итгэдэг байсан тухай дурдсан байна. Гэвч Жон түүнийг огт тоогоогүй. Тэр үл итгэгч хүн байсан бөгөөд хүүхэлдэйг зүгээр сонирхол татсан учраас авсан аж. Харин 1-7 хоногийн дараа түүний эхнэр гэрийн эд зүйлс хувийн хэрэгслүүд шалан дээр тарчсан байхыг анзаарч болсон явдлыг хүүхэлдээтэй холбон буруутгаж эхэлжээ. Тиймээс Жон зочны өрөөнд хяналтын камер суйрлуулж тэр хүүхэлдэйг ажиглан яг юу болоод байгааг ойлгохоор шийдсэн байна. So I decided to leave the house for a bit and film while I was gone. My dogs were the only ones in the house. What did he see? I still don't want to get rid of her. Бичлэгдэр зарим эд зүйлс өөрөө хөдөлж унаж байгааг харж болно. Хэсэг хугацааны дараа гэрийн нохоо тэр хэсэгт ойртож ирээд гинэгт юунаас ч юм цочин дараа нь тэндээс холдоно. Үүний дараа эхнэр нь нөхөртөө тэр даруй хүүхэлдэйг зайлуулахыг шаардсан ч Жон татгалзжээ. Үүний үр дүнд хэвийн бус үйл явдлууд зогсох нь бүхэл улам ойр ойрхон бүр илүү хачирхалтай болж эхэлсэн бөгөөд
Хүүхэлдээ гэр доторх бусад тоглоомуудад хүртэл нөлөөлж байгаа мэт санагдах болсон байна. Сонирхолтой нь өөр нэг хүүхэлдээ ямар ч зай батарейгүйгээр ажиллаж байсан явдал юм. Илүү урт бичлэгдээр Жон уг тоглоомыг батарейгүй хэрхэн ажиллаж байгааг харуулдаг бөгөөд бүр гайхамаар нь утаснуудыг нь тасалсан байсан ч хүүхэлдээ ажилласаар байдаг. This is what happens whenever I put her near my daughter's old Cabbage Patch toy. But that's not the weirdest part. There's no batteries. But wait, there's more. I even cut the wire to see if that would stop it. Is she causing this? I just can't get rid of her. Эхнэр нь бууж өгөхийг хүсэлгүй. Хэрвээ хүүхэлдэйг зайлуулахгүй бол гэрээсээ явна гэж хүртэл сүрдүүлжээ. Дургүйхан байсан ч Жон нэгэн санваартныг дуудаж гэрээ ариусгахыг оролдсон боловч хинч олдоогүй байна. Ганц олдсон хүн нь нэгэн медиум буюу сүнстэй харилцагч байсан бөгөөд тэр эмэгтэй муу найрыг мэдэрсэн тул тэр даруйдаа гэрт нь орохоос татгалзжээ. Энэ нь Жоны сүүлчийн мэдээлэл байсан бөгөөд тэр түүнээс хойш жил гарын өмнөөс олон нийтийн сүлжээнээс бүрэн алга болсон байна. Энэхүү бичлэгийг Ниаг их нэртэй нэгэн залуу эмэгтэй хийсэн бөгөөд тэрээр түүнийг 2014 онд бичсэн гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч уг явдал маш их цочирдон байсан тул 10 гаруй жил өнгөрсөн ч түүний ой тойнд тодхон хэвээрүүлжээ. Нэг өдөр тэр эмээгэндээ байхдаа гэрийн нохоо болох Коко нь тааз руу ширтэж ирэхийг анзаарсан байна. Нохоо анхаарлыг юу татж байгааг олж мэдхийг оролдсон бөгөөд гар утсаа авч бичлэг хийж эхэлжээ. Did that boy text you yet? No, look. Coco can tell something's wrong. I bet you never sat up there and watched the game when you and I showed this. Do you see that? Oh, the ribbon. Coco. Coco, what you doing down here? We will lose. Bye, Coco. Bye, Coco. What the f... Ааж цочирдсан Ня болон түүний үеэл хоёр орноосоо өсрөн босчээ. Эхэндээ газар хөдлөлт болсон байх гэж бодож яаран боссон ч үнэндээ тэдний сууж байсан орн ямар ч тайлбаргүйгээр чичирч байгааг ойлгосон байна. Юу болж байгааг ажигласны дараа эмээгийнх нь нохоо болох Коко ямар нэгэн зүйл буруу байгааг урьдчилсан мэдэрсэн байх гэж дүгнжээ. Учир нь нохоо орон доогуур нуугдж байснаа удалгүй өрөөнөөс гарч авсан байна. Олон хүн амьтад бидний ойлгож мэдэрч чадахгүй зүйлийг харж чаддаг гэж үздэг. Учир нь тэд заримдаа хоосон зай руу ширтэх, эсвэл ямар нэг шалтгаангүйгээр гинэт хуцах зэрэг эзнээ хамгаалж байгаа мэд авир гаргадаг. Магадгүй нохооны анхаарлыг татсан зүйл нь сенсний уяа биш, харин түүнийг хөдөлгөж байсан ямар нэгэн далдын хүч байсан ч юм билүү. Энэ бичлэгийг Оросын холбооны усад амьдардаг нэгэн залуу хийсэн байна. Нэг өдөр тэрээр ой модны гүнд байрлах, дэлхийн 2 дугаар дайны үед орхигдсон хуучин бүүнхрийг судлахаар шийджээ. Тэр газар сүнстэйг их хачирхалтай зурхал сонсож байсан ч тэдгээр тэтгэхийн оронд ганцаараа очиж бүхнийг өөрийн биеэр шалгаж үзэхээр зориулсан байна. Сейчас направляемся на поиски военной секретной заброшенной базы. Там, в лесу такие вот заброшки. Интересно сейчас найти эту базу. Так, идем. Она здесь здоровая, блин, эти дороги такие. Куча этих развилок.
Будем направляться потихоньку. Вот, ребята, посмотрите. Подошли уже, нашли наконец-то эту военную секретную базу. Здесь никто не снимал еще, не лазил. И очень интересно самому и ребятам. Посмотрите, какие уже ангары. Так, очень опасно, чтобы не обвалилось. Пошли, ребята. Такие вот здания, помещения. Я думаю, достаем фонарик мой. Я взял. Все. О, смотрите, как классно светит. Ангар такой арочный. В лесу уже, видно, в земле заныканный. Такая вот была здесь военная база. Посмотрите. Какой ангар, ребята. Вау. Прикольно, что-то новенькое. И там много таких ангаров. Прикольно, ребята, давно не было у меня таких приключений. Типа сталка. Тэнхийн байгууламж маш их эвдэрч нурсан байдалтай байсан ч залуу харанхуй хонглуудаар алхаж сүйрсэн өрөөнүүдийг бичлэгтэй буулгасаар байв. Эрүүл ухаантай хинж байсан, аюулгүй байдлаа бодсон ч ийм тусгаарлагдсан газраар ганцаараа явах нь аюултай. Гэвч тэр залуу тухайн бүсдэх өөр нэг орхигдсон байгууламж руу чиглэсэн байна. Здесь, ребята, жутковато, потому что здесь, блин, куча этих волков, зверей всяких. Подходим, идем дальше, смотреть, что как. Вот, ребята, еще такой вот бункер. Фу, территория очень большая. Здесь будет очень тяжело найти эти шахты. Так, пошли. А вот здесь уже стрёмненько, ребята. Какие-то комнаты. Что было? Ребята! Гэтэл тэнд нэгэн санаанд ормгүй зүйл тохиолдсон байна. Залуу бункерийн эвдэрч нурсан хонглоор цааш явах тусам тухайн газрын хүйт таасан орчин улам мэдэрч байв. Гэтэл харанхуй өрөөнүүдийн нэгнээс аимшигтай дүрс гэмт гарч ирж түүнийг цочоожээ. Залуу харсан зүйлээсээ зочин айж ухасхийн гүйхээрээ тэндээс гарсан байна. Бичлэгийг сайтар ажиглавал өрөөний харанхуйгаас зухах зүйл нь хүн шиг төрхтэй байх нь харагдана. Гэхдээ бичлэгийг үзсэн олон хүний анзаарснаар тухайн зүйл нь яг юу болох нь тодорхойгүй байсан ч нүүр царайгүй мөн бие нь хүнийг бодвол арай өөр санагдаж байжээ. Дараа нь тэр залуугийн хэлснээр тухайн биед нь ямар ч дуу чимээ гаргаагүй. Харин өөрөө айж сандарсандаа тэр зүйлийг ямар болохыг бараг ажиглаж чадаагүй гэж тайлбарласан байна. Хүмүүс түүнээс дахин тэр газар руу очих уу гэхэд тэр ямар ч нөхцөл дахин очихгүй гэж мэдэгдэжээ. Пенс бол Индонезид хоол хүргэлтийн ажил хийдэг залуу юм. Тэрээр ихэнхдээ шөнийн цагаар ажилладаг бөгөөд үүнийгээ бичлэг болгон бусадтай хуваалцдаг байна. Гэвч нэг шөнө тэр залууд хотын захын аллагдсан хөдөө маягийн бүсэд хүргэлтийн захиалга иржээ. Тэрээр бараг машин явдаггүй гэмээр харанхуй замаар явсаар зорьсон газартаа ойртох тусам мотоциклийн гэрэлд нэг зүйл тодорч харагджээ. Эхэндээ тэр нь сүүдэр юм уу? Эсвэл гэрлийн тусгал шиг харагдаж байж. Гэвч ойртох тусам тэр зүйл улам тодорсоор замын голд хөдөлгөөнгө зогсох цагаан хувцастай эмэгтэй болох нь тодорч харагддаг байна. Тухайн мөчөд айц давтсан залуу огт эргэлзэлгүйгээр мотоциклээ эргүүлж ирсэн замаараа буцжээ. Тэр мөчөд харанхуйн дунд хөдөлгөөнгө зогсох зүйлийн талаар мэдэх гэсэн сониуч занж түүнд төрөөгүй. Зүгээр л аюултай мэт санагдсан гэж сүүлд хэлсэн байна. Дараа нь тэр хүргэлтийг цуцалж хоолны зардлыг өөрөө гаргасан аж. Энэ нь хэн нэгний тоглоом байсан уу? Эсвэл бүр илүү аимшигтай зүйл байсан уу гэдгийг
мэдэх боломжгүй үлдсэн ч тэр өөрийн зүн совиндоо итгэж тэр газраас холдсон байна. Дараагийн бичлэгийг Карла нэртэй нэгэн эмэгтэй. Түүний сонирхол жаахан юр бусынх гэмээр тэр металл илрүүлэгч ашиглаж хуучин алга болсон эд зүйл хайх дуртай. Нэг өдөр тэр орхигдсон хуучин сургуулийн талаар сонсоод тэр газарт хайгуул хийхээр шийдсэн байна. Судалгааны явцад тэр барилга өмнө нь сэтгцийн эмнэлэг байсан гэдгийг олж мэдсэн нь түүний сонирхлыг улам татсан байна. Учир нь тэр газарт илүү их нуусан эрдэнэс байж магадгүй гэж боджээ. Хэдэн өдрийн хайгуулын дараа тэр гадаа хашаанаас нилээд үнэт хүрэхээр бөгж олсон бөгөөд удалгүй металл илрүүлэгч нь маш хүчтэй юр бусын тод дохио өгч эхэлсэн байна. Ийм хүчтэй дохиог тэр өмнө нь хизээч сонсож байгаагүй байж. Тухайн газрыг ухаж эхлэхэд хамгийн түрүүнд жижиг цоож ил гарч иржээ. Цааш нь үргэлжлүүлэн шороог сэвэрлэж эхлэхэд тэр цоож нь том хэмжээтэй авдартай холбогдсон байсныг олсон байна. Удалгүй харанхуй болоход Карла энэ олдврыг бүтнээр нь гаргаж чадаагүй байсан ч сониуч зангаасаа болж зогсож чадлагүй ухаж гаргахаар шийджээ. Дотор нь юр бусын зүйл байв. Хэд хэдэн зоос, хар өнгийн хуучин даавууны урагдсан хэсгүүд мөн Карлагийн хийснээр ямар нэгэн зан үйлд ашиглаж байсан гэмээр хачирхалтай эд зүйлс олджээ. Авдрын буланд нэгэн эмэгтэй хүний нэртэй бүтэн тэмдэглэл байсан ч Карла тэр нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Харин багахан судалгаа хийсний дараа тэр нэртэй холбоотой 2 зураг олсон бөгөөд нэг зураг дээр тэр эмэгтэй хар дааш нь зөмсөж яг тэр булаатай байсан авдрын хажууд зураг авахулсан байжээ. Тэр мөчөөс хойш Карла гэртээ хачирхалтай зүйлс мэдэрч эхэлсэн гэж хэлдэг. Шөнө коридороор нь үл мэдэгдэх чимээ сонсогдож байнга хэн нэгэн түүнийг ажиглаж байгаа мэд мэдрэмж төрөх болсон байна. Үүнээс гадна заримдаа гэрийнх нь хаа сайгүй ялзарсан эвгүй үнэр өнөрддөг болсон гэжээ. Хамгийн аимшигтай нь хэд хоногийн дараа хаалгыг нь тогшиж эхэлсэн бөгөөд удалгүй хонх дардаг болсон байна. Гэвч Карла камер шалгахад хинч харагддаггүй байжээ. Хаалга тогших яг тэр мөчөд Карла хаалгаа онгойлгосон ч тэнд юуч хинч байсангүй. Өөр ямар ч тайлбар олж чадахгүй болсон тэрээр камерын бичлэгийг дахин шалгаж анзаарагдаагүй байж магадгүй ямар нэг зүйлийг хаахаар шийджээ. Бичлэгийг сайтар ажиглаж байтал тэр хамгийн их айж байсан зүйлээ олж харсан байна. Ханны цаанаас хагас цухууж харагдах цагаан цайвар нэгэн дүрс камерт зэрвс харагдаад өнгөрнө. Тэр мөчөд хачин дуу чимээ гарч байсан бөгөөд Карла тэр сүүдэр нь ухаж гаргасан авдартай болон олсон эд зүйлстэй холбоотой гэдэгт итгэлтэй болсон аж. Түүний хувьд энэ бүх зүйл нь огт санамсаргүй давхцал биш. Хяналтын камерын бичлэгийг хар даашинцтай эмэгтэй зургуудтай харьцуулж үзэхэд дүр төрх нь асар төстэй байснаар Карла үүнийг нэг хүн гэж дүгнсэн байна. Бичлэгийг үзсэн хүмүүс олон янзын онол давшуулсан бөгөөд илүү сүнслэг зүйл итгэдэг хүмүүсийн үзэж байгаагаар тэр авдар нь ямар нэгэн шалтгаанаар тухайн эмэгтэй сүнсийг хорж байсан нэг төрлийн шорон байж магадгүй гэж тайлбарлажээ. Хэрв тийм бол Карла үнэхээр ноцтой асуудалд орсон байж болшгүй гэж тэд анхааруулсан байна. Энэ бүх явдлууд нь 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 2 дугаар сарын хооронд болсон байна. За ингээд энэ удаагийн хачирхалтай бичлэгүүд цувралын 3 дахь дугаар өндөрлөж байна. Дараагийн цувралаар уулзах хүртлээр түр баяртай үзсэнд баярлалаа.